За 3 өдрийн турш үргэлжилсэн иж бүрэн сургалтын үр дүнд эмч мэрэгжилтнүүд мэрэгжлийн хяналт хилгайлын ажилчдыг халдвар ухаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий хэмээн дүгнжээ. За тиймээс эрүүл мэндийн сайд дээрх асуудлыг түргэн хугацаанд шийдэж мандцар үүсгэгч ариутгалын аппаратыг зооны зүйн өвчин судлалын үндэсний төв болон халдварт өвчин судлалын үндэсний төвд олголоо. За халдвартай хүнтэй олон цагаар битүү хувцастай харьцаж байгаа эдгээр ажилтнууд хувцас хэрэгслээс солих явцдаа халдвар авах эрсдэл бий учраас юуны өмнө ариутгалын мандцар үүссэн орчинд 30 секунд зогсож гаднах хэсгээ ариутгаад хувцас солих нь өөртөө халдвар авах эрсдлийг бууруулна гэж албаныхан харж байна. Ковидтэй өвчтөн дээр ороод ажиллаад гарсан эмч эмнэлгийн ажилчин бол тэр өрөөнөөс гараад энэ мандцаржуулагчтай өрөөнд орж ирэх юм. Энэ бол ингээд нэг жижиг ийм талбай жижиг өрөө үүсгчээ тэрэн дотор нь бол битүү одоо энэ мандцар нь халдвар гүйтгэлийн бодистой мандцар үүссэн. Тийм өрөөнд л орж ирээд тэр дотор ингээд 1 минутын турш эргэлдээд ингээд байхад бол хүний тэр хамгаалах өмсгөлийн гадаргуун дээр байж байгаа үүсгэгч нар бол нөлөөлнө. Устна. Тэгээд тэгснийхээ дараа цаашаа шар бүстэй ороод хамгаалах өмсгөлөө тайлна. За тусгай үргийн нислэг ирсэн тохиолдолд зооны зүйн өвчин судлалын үндэсний төвийн ажилтнууд юуны өмнө онгоцны нэг булангаас нөгөө булан хүртэлх агаарыг ариутгаж ариутгалын бодис шүршдэг байна. За үүний дараагаар мэрэгжлийн хяналт болон эрүүл мэндийн ажилтнууд орж асуумжаа бүгдүүлэх зэрэг дараагийн шатны ажиллагааг явуулдаг байна. За мөн ажил бүрэн дуусч ирсэн зорчигчдоо тусгаарлах байрууд руу илгээсний дараа өөрсдийгөө ариутгалын бодисоор шүршиж халдваргүйтгэлийг хийдэг байна. За тиймээс тус мандцар үүсгэгч ариутгалын аппарат хилгайл эмнэлэг гээд хаанч чухал хэрэгтэй гэдгийг албаныхан онцоллоо. За энэ 15-аас бид одоо сэлэнгийн гайл, дорн говийн одоо хилээ нэвтрүүлэх цаг гээд эднэр л ус тодорхой хэмжээг өгье. Тэгээд нийтэд нь дахиад судалгаа гаргаад одоо гол нэрсэлтэй орчинд ажиллаж байгаа хүмүүсээ л эрсдлээс хамгаалах ямар боломж байна тэр чиглэлд судалгаа гаргаад энэ хэр хангая гэсэн шийдвэрийг бол сая эрүүл мэндийн сайд Саранга сайд манай гаргалаа. За эхний ээлжинд зооны зүйн өвчин судлалын үндэсний төвд 15 ширхэг мандцар үүсгэгч аппарат олгож байна. За харин халдварт өвчин судлалын үндэсний төвд 3 аппарат олголоо. За дэлхийд даяар тархаад байгаа ковид-19 халдварыг 90 гаруй мянган эмнэлгийн ажилтнууд авч 270 гаруй нь нас орсон гэх судалгаа бий. За мандцар үүсгэгч ариутгалын аппаратыг ашигласнаар дээрх эрсдлийг бууруулах бүрэн боломжтой гэж салбарын яамнаас хэлж байна.